Эхний нөгөө нэг яриаг ингээд сонссон бах. Эхний одоо энэ Түмэн ардыг тайлбарлаад одоо энэ ард аппликейшн гэдгийг ингээд ашиглаа санхүүгийн юмаа санхүүгийн хэрэгцээндээ ингээд хэрэглээд ардын эрх ингээд цуглуулад урамшуул авдсан байна гэдгсэн. Тэгээд одоо жишээлбэл энэ 1000-ыг одоо яаж цуглуулах ингээд таад одоо ялангуяа энэ шинэ хүмүүс бол ингээд гарч байгаа бах. Тэгээд хамгийн гол нь одоо энэ хүнд яг ингээд санхүүгийн хэрэгцээ одоо гүйлгээ дэлгүүр оршиноос юм авах, хүнлэн мөнгө шилжүүлэх эднэр гэж хэрэгцээнүүд байгаа л да. Гэхдээ тэр чинь бас өдөр болгон гараад авахгүй шүү дээ. Одоо өдөр болгон дэлгүүр ороод юм өдөр болгон хадгаламж үүсгээд өдөр болгон хүнлүүнийх юм шилжүүлээд авахгүй 8 эднэр хийдэггүй л бол тийм юу бол баг гарна шүү дээ. Тэгэхээр энэ 1000 ардын эрхийг одоо тэгээ яаж цуглуулах юм бэ гэж бас гарчиж байгаа баха. Тэгэхээр би яг тэрийг зааж өгөх гээд байгаа байхгүй юу. За та хэдийн энэ аппликейшн дээр ингээд орохоор ардын эрх гэдэг энэ нүүр хуудсан дээр ингээд байж байгаа. Энэ бол ингээд сард 1000 боломжт гэдэг нь 1000 болчдөг. За тэгэнгүүт цуглуулаад эхлэнгүүт ингээд цуглуулсан нь нэмэгцээр агаад сар дотроо 1000 болгоод ингээд арткойн болгоод авдаг байхгүй юу. Тэгэхээр энийг бид нэр эхний одоо энэ 500 ардын эрхийг яаж цуглуулдаг юм бэ гэдгийг би таад зааж өгөх гээд байгаа юм. Биш зүгээр юм зохиомол гүйлгээ гэж хэлэх юм уу да хийждэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл одоо гэрийн нөхрийн ард аппликейшнд бүртгүүлээд нөхрийнхөө одоо нөгөө утасны дугаараар гүйлгээ хийгээд тэгин капкейкийг эхлээд нөгөө юу яана гэсэн үг. Хоригдлыг өөртөө ингээд үүсгэх капкейк. Энд бол нэг мөнгө шаардлагагүй. Капкейкийг нэхэд чинь юу лээ бараг 1-2000 төгрөгөөр нийцдэг санагдчихээн. За ямар ч хэдэн капкейкийг эхлээд хоригдлаа нийцнэ. Хоригдл гэдэг рүүгээ ороод энэ хариулт мөнгө хариулт мөнгөө хоригдлуулдаг хоригдлаа үүсгээд тэгээ энэ капкейк дээрээ одоо энэ эзэн дээр харуулсан байна. Та хэдэд харагдаж байна уу? Бүхэлчлэх дүн гэж байгаа. Энэ бүхэлчлэх дүнгийн хариулт мөнгөө юу яадаг цуглуулдаг юмаа бүхэлчлэх дүнгийн 1000-аар тохируулчихна. Одоо би яг алхмуудын зааж байгаа шүү. 1000 төгрөгөөр ингээд тохируулчихна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо 1000 хүртэл 800 900 төгрөгөөр гүйлгээ хийхэд үлдсэн одоо нөгөө мөнгө нь 100 төгрөг нь юм уу 100 хэдэн төгрөг нь чиний энэ капкейк буюу хариулт мөнгөний юугаар хоригдлол руу ороод байна гэсэн үг. Ингээ 1000-аар энийгээ юу яачин тохируулчихна. За тэгэнгүүт эхний хийсэн гүйлгээгээ энэ загвар гэдэг руугаа загвартай хадгалжтэй шүү. Минийх нөгөө үшээ аль хэдийн загвар дотор байгаа учраас би энэ загвар ашиглах гэдгээ дараад орчихно. За тэгээд оронгууд нь одоо би энэ өөрийнхөө яг энийг жишээг харуулж энэ загвар болгоод хадгалцснаа. Оргил баяр жаргал гэдэг нь манай хүү байхгүй юу. За тэгэнгүүт хүүрүүгээ би тэр дээдлэлтэн та хэд ингээ харах юм бол утасны дугаараар гэдгийг сонгоно. Энэ нь хамгийн нөгөө нэг одоо шинтгэл багтай гүйлгээ ахгүй юу. Тэгэхээр одоо та хэд нөхөр юм уу хүүхдээ ард аппликейшн дээр бүртгүүлчихэд нөхрийнхөө данс руу гар утасныхын дугаарыг оруулаад утасны дугаараар энэ чинь нөгөө нэг ард ап дотроо учраас шинтгэл нь гүйлгээний шинтгэл нь 100 төгрөг. Өөрөөр хэлбэл банк дотроо гэсэн 100 төгрөг байхгүй юу. За дугаарыг оруулаад ингээд 899 төгрөг ингээд шилжүүлээд байна. За ийм зохиомол ингээд гүйлгээг 50 удаа сардаа би бол гэрийнхаа одоо юу кино минод телевиз зургт үзэж сууж байхдаа л хийждэг байхгүй юу. Өдөр туваагаад хийсэн ч болно, нэг дор хийсэн ч болно. За энэ дээр хамгийн гол нь утгын ингээд нэг 3 үсэг оруулаад тэгээд нэг юм 1 2 3 4 гээд утгын ингээд утгынхаа энэ тоонуудын артлахын тоонуудын өөрчлөлт авах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө нэг гүйлгээ тавцж чинь гэдэг энэ гүйлгээг чинь хийхгүй. Өөрөөр хэлбэл энэ гүйлгээгээ өөр болгож чинь гэсэн үг. За ингээд энийгээ баталгаажуулах дараад гүйлгээнийхаа кодыг оруулаад энийг загвар болгоод хадгалж чинь дахин хийхгүй. За ингэхээр яаж байгаа юм гэхээр одоо энэ чиний харилцаас гарсан энэ гүйлгээний хуулгыг би ингээ харуулж байна. За 899 төгрөг одоо жишээлбэл манай хүүгийн данс руу орсон. 101 төгрөгн дээр нь байгаа 101 төгрөг нь миний хариулт мөнгө рүү орчин. Ягаад тэгэхээр нөгөө бүхэлчлэх дүнгийн 1000-аар тохируулсан учраас. За тэгээд доор нь ингээд шинтгэл гэдэг нь 100 төгрөгний шинтгэл чамаас энэ гүйлгээнд ингээд ирсэн. За тэр дээдлийн 101 гээд томилох гэдэг нь тэр нөгөө нэг хариулт мөнгөний капкейк хоригдлол руу орж байгаа юм мөнгө нь тэрнээс бол шинтгэл авахгүй. За ингээд чамаас 100 төгрөг
гарч ийн. За хоёр урамшуулал орж байгаа юм. За би энэ улаанаар тойруулаад харуулсан байна. Чи одоо ингээд нөгөө урамшуул гэдэг дээрээ дараад ардын эрхийнхаа хуулгыг харах юм бол за 100 одоо 1000 эрхийн гүйлгээний урамшуул олгоо гээд 5 ширхэг юу ардын эрх чамд өгсөн байна. Дээр нь cupcake буюу тэ нөгөө юуныхаа хариулт мөнгөний хоригдлол руу нэг юу гэжээ ардын эрх өгчээ. Ингээд нийтдээ энэ гүйлгээнээсээ чи 6 ардын эрхийн одоо урамшуул авчиж байгаа юм. За тэгэнгүүт дараагийнх нь арт койны чинь дансны хуулгаа та хэд харах юм бол нэг арт койн ACO гэдэг нь арт койн. Ингээд нийтдээ ер нь нэг гүйлгэн дээр 6 ардын эрх нэг арт койн ингээд орж байгаа шүү. Тооцоог би та хэд харуулах гэдэг. Та тэгээд энэ яагаад одоо жишээлбэл надаас шинжлэл одоо 100 төгрөг гарчлаа. Тэгээд яг 7 ийм одоо тий урамшуулал 6 ардын эрх нэг арт койн орлоо. Энд ямар ашигтай ингэж бодож байгаа. За энэ тооцооллыг ингээд хийхээр харагдаж байгаа. За зүүн гарт талд нь ингээд зарлага гэж байж ин тий гүйлгээний шимтгэлгээд та нарын данснаас 100 төгрөг гарчиж байгаа. Нөгөө талд нь баруун талд нь орлого гэж байж ин. За миний түрүүн ингээд яг харуулсан 5 ардын эрх орсон. 5 ардын орсон cupcake руу ардын эрх гэдэг нэг ардын эрх орсон. Тэгээд нийтдээ 6 эрх гүйлгээний урамшуулал гэдэг нэг арт койн орсон. За эдний чинь угаасаа ингээ 1000 болгоод арт койн болгоод авчих учраас ер нь бол арт койн л гэсэн үг. За ингээд нийт 7 арт койн ашигтай чи одоо энэ гүйлгээнээс 7 арт койн авсан. Өнөөдрийн арт койны ханш IDAX биржийн ханш 38 төгрөг 6 мөнгө байгаа байхгүй. За ингээд энийг ингээ үржүүлэхээр 7 арт койн 38 6 урт нь 270 төгрөг. Ингээд чиний одоо юунаас чамаас 100 төгрөг гараад чи эргээгээд 270 төгрөг болчихж байгаа байхгүй. Ийм ашигтай. Энэ бол ингээд цааш арт койны ханш нэмэгдээд явах юм бол нэмэгдээл явна энэ 270. Тэгэхээр ер нь бол ийм ашигтай гүйлгээ энэ олон гүйлгээ хийгээд би одоо ингээд гүйлгээний шимтгэл төлөөд тах надаас ингээд зарлаг гараад байгаа юм биш үү гэж бодож байгаа бол тийм бишээ. Чи харин эргээгээд бүр ингээд одоо 100 төгрөг гараад чамаас 270 төгрөг ороод байгаа юм шүү. Тийм учраас ингээд энэ аюу ашигтай ингээд яг 80 гүйлгээ хийхгүйгээр cupcake-тэйгээ хамт хийчихэж байгаа учраас 6 ард эрхээ аваад ерөөхдөө ингээд 500 эрхийг ингээд цуглуулчихж байгаа юм шүү дээ. За ингээд 500 эрхээ эхний 500 эрхээ энэ cupcake ард эрх хоёроо юугаа гүйлгээ хоёроо хамт хийгээд хийчнэ. За дараагийн 100 эрхийг бид нэр яаж цуглуултыг гэхээр энэ баруун доор байгаа төлбөр гэдс байгаа. За энэ төлбөр зэсээр утасныхаа мөнгийг одоо нөгөө Mobicom те Unitel гээд утасныхаа мөнгийг төлнө. Бас кабель гэрийнхаа нөгөө Sky Media эднэргээд кабелаа төлж болно. За хэрвээ энэ бусад төлбөр гэдэг рүү ороод танаа сөөх контор ч хэрвээ R-Type-тэй холбогдсон бол бас тэднэрийгээ төлж болно. За энэ төлбөр зэсээр утасныхаа мөнгийг бид нэр яаж төлөөд ардын эрх авдаг гэхээр 100000 төгрөгөөр 2 удаа утасныхаа мөнгийг төлөөд тэгээд тус бүрт нь 50 эрх буюу 100 ард эрх болдгийг. За энэ төлбөр гэдгээр орохоор угаасаа ингээд ихний төлбөрөө та хэд хийгээд явхаар дараа ингээд хадгалдагт чинь айгүй амар тэгээд дараа л үуч. За ингээд түрүүний гүйлгээ cupcake-ийн 500 дээр ингээд утасны төлбөрөөр төлөөд 100 ард эрх. За ингээд 6 золчлоо. Энэ би одоо юуг нь харуулсан байна те. Би сая 10 сарын 3-нд ингээд утасныхаа мөнгөөр 100000-аар л төлнө шүү. Өөр дүнгээр төлөхөөр бас энэ юу нь орохгүй. Яг 10,000-аар 2 удаа төлөө тэгээд үлдснийгээ дараа нь үлдэгдлийн дараа нь төлчих болно. 2 удаа 50 ард эрх гээд ингээд орцсныг таад харуулах гэдэг болсон байна. Түрүүний яриад байсан 400 ард эрхийн эрхтэй гэдэг чинь энэ дээр хараа ингээд би харуулсан байна. Нэг гүйлгээ 5 ард X буюу 5 ард эрх ордог. Нийт лимит нь сарын 400 гэдэг. Энийг харуулах гэдэг энийг харуулсан юм. За ингээд 600 эрхээ цуглуулчихна. За дараагийн 100 эрхийг бид нэр яаж цуглуулах боломжтой гэхээр зорилттой хоригдлол нийтийн. За энэ зорилттой хоригдлол нь болохоор хүн одоо жишээлбэл яг ардаас одоо яг энэ бүтээгдэхүүнийхэн зорилго нь юу вэ гэхээр хүнийг богино хугацааны одоо тий
гадагшаа явах гал аялалд явах гал ч юм уу. За одоо өөр юу гэдгийг нэг гэртээ нэг юу авах гал зураг авах гал ч юм уу. Нэг тийм богино хугацааны нэг тийм зорилго тавьсан хуримтлал нэг юу яахгүй юу? Хуримтлал үүсгэх юм байна. За энийг бид нар яаж ашигладаг вэ гэхээр энийг 10,000 төгрөгөөр нээгээд тэгээ ерөөсө 7 хоногийн хугацаатай хамгийн багадаа 7 хоногийн хугацаатай нээх боломжтой. 7 хоногоор нээчээд тэгээ тэрнийхээ яг 7 хоногийн 6 дахь хоног дээр нь урд өдөр нь 100,000 2 удаа хийгээд ингээд 100 их цуглуулчихдаг юм. Эхний 100,000-ыг яхад 50 ард ирэх орон, дараагийн 100 яхад 50 ирэх орон. За ингээд түрүүний 600 дээр чи ингээд 700. Ингээд 700 ирэхийг бол ерөөсөө ямар ч одоо тий юу яах юм байхгүй. Санхүүдэд хүндрэлгүй ингээд цуглуулчихдаг юм. Яагаад санхүүдэд хүндрэлгүй гэхээр энэ зорилт руу хийсэн мөнгөд нь 7 хоногийн дараа сулраад автоматар чиний харилцах руу ороод ирдэг байхгүй юу. За энэ дээр 10,000-аар нээн гэдгийг би ингээ харуулсан байна. За энэ байна. Энэ таад одоо нөгөө нөхцлүүдэд харах юм бол зорилтод энэ нь болохоор анх удаа зорилтод данс нээж байгаа хүнд бүр шууд 200 ард coin урамшуул болгож өгдөө шүү. Би тэрийг харуулах гэдэг. 2 дахь 3 дахь удаа одоо дараагийн саруудад нэхт бол юу яахгүй. Ард coin шууд өгөхгүй. Заавал орлого хийж ард ирэх өгдөг. Анх удаа нэхэд ингээд 200 ард coin өгдөө шүү. Таад бол анх удаа нэхэд бол 200 ард coin авнаа. За энэ нь бол яг нөгөө юу ард ирэхээ яаж авах юм би харуулж байна. Энэ дээр 100,000-ыг орлогоор хийхээр 50 ард ирэх орно. Тэгээд 2 удаа хийгээд ягаад тэгэхээр лимит нь 100 учраас 2 удаа 200,000 төгрөг хийгээд 100 ард ирэх авчнаа. За энэнийг хамгийн гол нь хүмүүс нөгөө данс руу нөгөө нэг хуулж байгаа данс руу шилжүүлээд идэг. Тэгэхэд ордгон шүү. Хамгийн гол нь зорилго гэдэг хоримтлал дээр нэг дарж ороод орлого гэдэг зэсээр нь хийж энэ ард ирэх чинь яг тэр юугаар ордоо шүү. За ингээд ерөнхийдөө эхний 700 цуглуулж байгаа. За цаана 300 үлдлээ. 300-ыг бол ерөөсөө энэ 7 хоног болгон ийм нэмэлт урамшуул зардаг байхгүй юу ардаас. Тэнгүүд тэр урамшуулаараа айгүй амархан цуглуулчихна. За ер нь сарын эхэнд ингээд 700-аар цуглуулчихаар айгүй амар үдийн сарын сүүлд харж байгаа л өөрийнхөө ер нь боломжтой мөнгө төрөнийхөө боломжийг харж байгаас нэмэлт урамшууллуудад нь ороод 300-аар ядахангуй цуглуулчихна. За тэгээд сар дотроо одоо тухайн сар нь 30 хоногтой байвал яг 29-30 гэхэд цуглуулсан 1000 ард ирэхээ данс руугаа татаж авахгүй бол ингээд юу алдчих шүү. Дор нь ер нь 1000 болгоод бошуухан данс руугаа татаж аваарай. Тэгэхгүй нөгөө дараа сарын эхний өдөр гарчих юм бол тэгээд хайрын юм алдна гэсэн үг нойлолж шүү дээ нөгөө боломжтой нь.